Audible 2456. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Болдоггүй бор бодлоод подкастынхаас мэдчилж байна. Өнөөдрийн маань дугаар бол маш онцлог байгаа. Яагаад тэгэхээр бид нар урд нь хийжсэн яриануудаа бол хэсэгчилж баг багаараа хувааж аваад 2-3-аараа ярьдаг байсан бол энэ удаагийнхаа дугаараар 6 гишүүд зургуулаа нийлж байгаад маш тийм чухал гоё сонирхолтой яриаг ярих гэж байна. За тэгээд энэ нь юуны талаар вэ гэхээр инженер гэж юу вэ? Инженерийн мэргэжлийн талаар байгаа. Яагаад гэхээр надаас бусдын манай багийн бүх гишүүд инженер мэргэжилтэй залуучууд байгаа. За тэгээд бүгд сурах нь сураа, төгсгөн төгсөөд, ажиллах нь ажиллаад, айгуу тийм өөрөөсөө гэсэн тодорхой хэмжээний туршлагатай, мэдлэгтэй бас энэ дугаараар яагаад хийх нь зүв бэ гэж бодсон гэвэл ер нь бол бид нар яг ингээд ямар хүмүүс ямар яриа хийгээд байгаагаа ерөөсөө танилцуулж байгаагүй юм бэлээ. Тэгээд бид нар зүгээр яг хуу чухал гэж бодсон тийм гоё асуудлуудаа ч юм уу ингээд сэдвээ яриад хийдэг гэсэн бол энэ удаагийн дугаараар бас өөрсдөө ингэж танилцуулж юу хийдэг, ямар туршлагатай, юу ингэж түгэх гээд байгаа гэдгээ танилцуулангаа бас хэрэгтэй хүндээ мэдээлэл болоосоо гэж хүссэндээ инженерийн мэргэжлийн талаар сайн муу тал авах хэрэгтэй юм уу байдгаа ирээдүйд хэрэг ингээд явцтай байдаг вэ зэрэг маш олон талаас нь ингэж яг найзуудаасаа ингэж хоорондоо зөвлөж ингэж та бүхэндээ яриа хүргэе гэж бодлоо. Бас саяхан яэш болоод дууссан тий. Ерөнхий хэлтийн шалгалт тэгээд бас энэ бол цаг үе олсон зөв яриа болох гэж бодож байна. Учир нь ирээдүйд инженерээр сурахыг хүсэж байгаа, сурах гэж байгаа хүмүүст бас айгүй тийм хэрэгтэй мэдээлэл болоосэй гэж хүссэндээ юм хуу яриаг бас хүргэж байгаамаа. За тэгээд зүгээр сурахыг хүсэж байгаа биш зүгээр л бас боддог, сонирхдаг тий. Ямар мэргэжлүүд юм болоо, юу ямар хэрэгтэй гэдэг юм болоо гэж бодсон хүн ч гэсэн маш өөртөө байна гэж найдаж байна. За тэгээд одоо манайхан бүгдээр ингээс нэг асуулт асуугаад явъя гэж бодож байна. За тэгээд манайхан байна уу? Байна. Сонсогдож байна уу? Микрофоноо. Цамцсан. За тийм тэгээд өнөөдрийн яриагаа яагаад ер нь та нар инженер гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ гэдэг эхнээс нь бүр эхлэе гэж бодож байна. Анханасаа яагаад ингэж сонгосон, хэр удаа сурч байна. Тэгээд яг та нарын сонгосон шалтгаан ч өчнөө олон мэргэжил байхад яагаад заавал энэ мэргэжлийг сонгож суралцж бас ажиллаж байгаа юм бэ гэдгийг асууя гэж бодож байна. Сайн байна уу? Төрөө байна. Би Японы Мурарын их сургууль дээд үтс буюу civil engineering-ийн инженерээр сурдаг. Одоо 4-р курс. За тэгээд яагаад ер нь инженер тэр дунд яагаад civil engineering гэдгийг сонгосон юм бэ гэхээр ер нь тэгэл багасаа мат физиктэй сонирхолтой байсан болохоор энэ талдаа байгалийн ухааны талдаа мэргэжил сонгоё гэж боддог байжгаад тэгээд ер нь харж үзэж байгаад Японы ч гэсэн яг энэ талаараа сургалтын сайн нэгдүгээр хоёрдугаар одоо ер нь Монголд ойрын доор хаяж нэг 20-30 жилдээ бол баг хамгийн хэрэгтэй хамгийн нэг хэрэгтэй гэх юм уу? Тэр мэргэжил нь одоо яг дэд утсын инженерийн болов гэж бодоод энэ мэргэжлийг сонгоод одоо сураад явж байгаа. За тийм байна. За далаа байна. Би бас түрүүтэй адилхан дэд үтцэн инженер мэргэжилтэй. За би яагаад дэд үтцэн инженер болохоор шийдсэн бэ гэвэл анх сургуулаа төгсөхөд одоо нэг их тийм яг ийм юм хиймээр байна, тийм юм хиймээр гэсэн хүчтэй хүсэл бол байгаагүй. Тийм болохоор одоо Монголдоо буюу харж агаад хамгийн их одоо асуудал байгаа газар хамгийн их одоо ажил байгаа, хамгийн их одоо боломж байгаа болов гэж бодоод тэгээд Улаанбаатарын ер нь Монголынхаа хамгийн том асуудлуудыг шийдэх дэд үтцэн инженер хамгийн хэрэгтэй байгаа болов гэж одоо сонгосон. За. Лаг байна. Миний хувьд одоо химийн инженер тэр дундаа яг материалын инженерээр сурж байгаа. Тэгээд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ гэхээр нөгөө бас сая далаа хэлсэн ш нэг асуудал байгаа гэд асуудал байгаа газар ингээд инженер байх хэрэгтэй гэж бодоод тэгээд Монголд ч нөгөө нэг хамгийн эхлээд бол 10 жил байхдаа нөгөө ашигт малтамлуу одоо тий төмөр эднэрийг ерөөсөн нөгөө боловсруулахгүйгээр ингээ гаргаад яваад байна. Тэгээ Монголд ийм ашиггүй байна. Энийг ер нь энэнд нь ингээ сайжруулахад нь туслалж одоо гар бие оролцож тэгж чадхаар тийм инженер болёо гэсэн тиймэрхүү хүсэл мөрөөдөлтөөр л энэ мэргэжлийг сонгож байсан да. За тийм манайхан ч бас бүгд өөр салбарын ингээд чиглэлээр инженерээр сурж байгаа. Тэгээд тэр нь бас сонирхолтой болоо гэж бөөнд нь ингэж яриулж байгаа. За тэгээд өөр
Өөр чинь за дэд бүтцийн инженер, хими инженер, Мишка ноосоо хоёр болохоор За би Мишель цахилгааны инженерээр сурч төгссөн. Гэхдээ одоо болохоор нэг жоохон IT талтай IT гэхээр жоохон өөр мэргэжилтэй яг специфик нарийн ярих юм бол гэхдээ нэг computer scientist, software engineering ажиллаар ажилладаг. Тэгээ анх мэргэжлээ сонгож байхдаа ч яг үнэндээ тийм хүчтэй нэг бүгд ийм хиймээр гэсэн бодол байгаагүй ч гэсэндээ ерөнхийдөө бүх инженерийн салбаруудад дуртайсан. Тэгээд тэрнээсээ параг нэг Tony Stark мэдэн штэ. Tony Stark нэг Iron Man юугаар төгс MIT цахилгааны инженер төгсчихсэн байхгүй юу? Цахилгааны инженерийг сонгоод тэгээ ерөнхийдөө явцсан байсан. Тэгээ яг явах дундаа бакалаврын зэрэг гэдэг чи бас ороод өөрийгөө олох тийм процесс явагдана. Тэр дундаа бас компьютер код бичих сонирхолтой байна гэдгийг олоод тэгээд одоо энэ мэргэжлэр ажиллаж байгаа. Nice. Okay. NASA би болохоор бакалавра монголоор юу гэж хэлж байгаа мэдэхгүй англиар бол Transdisciplinary Science and Engineering чиглэлээр төгссөн. Тэгэхээр яг ингээд нэг орчуулсан бол салбар дундын инженер гэх юм уу? Ингээд зөвхөн бүр яг нэг инженерийн чиглэлтэй нарийн мэргэшээгүй. Ингээд бүх төрлийн ингээд инженерийн суурь мэдлэг юм сураад олон талаас нь асуудлыг шийдвэрлэх тал руу сурсан. Одоо болохоор мастрын чиглэлээр олон улсын хөгжлийн инженер, global engineering development чиглэлээр мэргэжлээр сурж байгаа. Тэгээд сургалтын шалтгаан нь болохоор ингээд багаас ингээд олон юм дуртай байсан. Ялангуяа ингээд олон талд ингээд ийшээ тийшээ ингээд сонирхолтой санагдал яваад байдаг гэсэн болохоор за иймэрхүү мэргэжлийн сонирхолтой байна да гэсэн үднээс ийшээ орсон. Зөв. Окей. За үнэхээр гоё сонирхолтой санагдаж бүгдээрээ бас шал өөр төрлийн ингээд нэг инженер гэсэн ингээд тайтл дор байгаа ч гэсэн бүгд ингээд салаад явцсан ингээд өөр ингээд хэсгийн салбарын учраас маш гоё өгөөжтэй сонирхолтой ярихаар найдаж байна. За тэгээд манайхан ч юм бол хинхэн бол Японд боловсрол ажилласан байгаа. Мишка маань Америкт тий. Тэгээд одоо их сургууль мэдээж одоо баг төгссөн ажилтсан ингээд тийм туршлагатай янз бүрийн ингээд хүмүүс байгаа гэсэн яг ингээд сурч байх явц одоо ч гадаадд ингээд сурахад Монголд бас манайхан бас Монголын одоо инженерийн гэсэн чиглэлээр сурж байгаа гадаадд ингээд эзэмшсэн ч гэсэн яг тэр зүгээс нь зүгээр ингээд бусдад танилцуулахад ер нь бол ямар хөө байдаг вэ инженерээр гадаадд одоо сурах Япон Америкт те яг юунд таалагдсан бэ? Юунд таалагдаагүй ч юм уу те. Эсвэл яг юу ингээд хамгийн гоё өгөөчтэй. За хэвээ энд хурж ирэл сурсан болсон байна да гэсэн сэтгэл төрүүлсэн бэ. Тэрнээс жоохон танилцуулбал. За далаа хариулъя. Яг одоо яг бакалаврын зэргийн төвшөнд бол одоо яг суур одоо шинжилгээ ухааны хичээлүүд дээр бол одоо яг контентийн хувьд би бол нэг их бас тийм амар бол ялгаа бас байхгүй. Одоо ялангуяа математик, физик те үздэг. Би өөрөө нөгөө шүтэст бас нэг семестр сурсан байхгүй юунаас өмнө Японд ирэхээс өмнө gap ашиглаад тэгээд ерөөхдөө системийг харахад ойролцоо хамгийн том ялгаа нь юу вэ гэхээр практик буюу одоо эксперимент хийх тэгээд төгсөлтийн судалгааны ажил хийх дээр айгүй том зөрөө гардаг юм билээ. Айгүй олон дэмжлэг байна уу те илүү ингээд facility байдаг энэ төр гэсэн талаас аа юу? Одоо материалын бааз ихтэй одоо тэгээд юу гэхгүй одоо Японы их сургуулиуд ингээ өндөр хөгжилтэй улсууд их сургуулиуд нь яг судалгааны байгууллага чиглэлээр яг жинхнээсээ тэнд тэр салбарынхаа одоо судалгааг хийгээд хөгжүүлээд явж идэг, технологи хөгжүүлээд явж идэг. Тэрэнд нэг оролцох боломж гардаг төгсөг курс өгөхөд ирэхээр. Монголд болохоор яг тийм боломж бас жоохон дутмаг. Монголын сургуулиуд яг судалгааны байгууллага болох талаасаа бас жоохон одоо хөрөнгө мөнгөний дутагдaltaй тийм хамтран ажилладаг одоо индастри буюу ажил дүрмж бас дутмаг өгдсөн болохоор ялгаа тэндээ гардаг бас би бодсон да. Тэгээ нөгөө нэг цахилгааны инженерийн хувийн талаас ярий. Монголд одоо хэрэг явцтай. Тэгэхээр миний харж байгаагаар яг Америкт нэг бакалаврын зэрэг авсных нь жоохон зөрүү гарсан л та Монголд очиод цахилгааны инженерээр ажиллах тэ нөхцөл байдал гэх юм уу. Тэгэхээр одоо би яг өөрөө 100% бүр яг нэг судлаагүй ч гэсэндээ яг тэр үедээ баг нөгөө нэг юугээр компьютер сайенсаар явна гэдэг шийдсэн учраас тэгэхээр Монголд очингууд нэг тийм цахилгааны станцад ажиллахаас нэг тийм өөр юу гарц байхгүй надаас ерөөсө харагдаад болж өгдөг. Тэгээд яг тэрний юу их жоохон өндөр хүчтэй юу байхгүй юу?
одоо техник технологи юм уу те. Би болохоор Америкт ихэнх сурсан одоо миний нэг тийм сонирхолтой байсан гэх юм уу. Ер нь Америкт заадаг юмуд нь одоо нөгөө чип мип биш те. Одоо нөгөө семикондуктор нэг одоо жижиг сажиг юмнууд хийхдээ одоо электроник яаж яах нэг тим юмныг айгу гүнзгөрөөл судалсан болохоор надад тэгж өөр филд рүү орох нэг тийм сонирхол байгаагүй. Тэгэхээр цахилгааны инженер за Монгол бичих юм байна гэж бодонгууд харин нэг IT-ийн чиглэлд болохоор айгүйх Монголд боломж байгаа. Одоо жишээл би нэг 3 дугаар курстэй нэг дадлага хийхэд тэ одоо дэлхийд дахин тэгээ глобалд хэрэглэгдэх тийм стандартыг хүртэл Монголд бол айгүй хурдан айгүй нэвтрүүлэх боломжтой гэдэг мэдээж сая дадлага хэлсэн шиг тийм техникийн бааз гэж юм хэрэггүй юм чинь тэ бүх юм нэтер компьютер левел тэгэл ирэхэд бичээл код гаргачих боломжтой учраас айгүй боломж ихтэй юм санагдсан. Тэгээд энэ ч гэсэндээ нөгөө талаараа Монгол би хэдий дадлага хийсэн ч гэсэндээ тэрийг эргүүлээд Америкт одоо Америкийн компаниудад те ажил олоход надад бас айгүйх тийм хөшөөрөг болж өгч исэн гэж боддог. Тэгэхээр залуучуудтайгаа яалтчгүй энэ салбарыг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Зөв. Окей. Тийм байна. Бас буцаад дадлага бас хийгээд Монголдо бас сурч ирсэн тийм туршлага байгаа учраас хоёр талыг нь харьцуулж ингэж харж бас фидбек өгөх нь айгүй тийм гоё боломж болж байна гэж бодож байна. Өөр одоо жишээ нь Японд одоо манайхан засгийн газрын дэлгэр ирсэн манай хоёр гишүүн маань тийм төрөө лавга хоёрын хувьд болохоор яг ингээд коллежийн левел тэгснэ их сургуулийн левел гэж мэргэжлийн левел гэж тусдаа ингэж заадаг сурсан гэж бодож байгаа. Тэрнийхээ талаар танилцуулбал ямар шиг байна? Юу байдаг вэ? Би ярьж байна. За коллежийн тийм би сая 2020 оны 4 сард одоо коллеж буюу технологийн сургуулаа төгсөөд тэгээ одоо их сургуульд орсон бакалаврын 3 дугаар курст ороод сурч байна. Тэгээ ямарсан коллеж бол 3 жил сураад 5 дугаар ангийн ингээд төгссөн байгаа. Тэгээ яг одоо момшогийн талаар энэ тэтгэлийн талаар яриад байвал жоохон утгагүй шүү дээ. Зүгээр ер нь яг коллежид юу сурсан бэ гэдэг талаар ярих юм бол манайх чинь материалын инженерийн чиглэлээр материалын курс гэдэг явдаг гэсэн. Тэгээ ер нь бол тэнд яг юу гэж юм гэхээр химийн бодисуудыг одоо тал бүрээс нь одоо органик биш тэгэл ингээл одоо үйлдвэрийн хэрэглээ гэл ингээл янз янзын чиглэлүүдээр ингээд basic юмнуудыг сурчиж байгаа. Суур юмнуудыг сурчиж байгаа. Тэгээ бүгдийн сурсныхаа дараа 2 курсээс айл нэг ингэж одоо манайх нэг нь биологтой нэг нь материалтай гэж байгаа. Тэгэл тэндээсээ сонгоод 5 дугаар ангита судалгаагаа хийгээд яг их сургууль төгсөж байгаа юм шиг судалгаа хийн. Тэгээ судалгаагаа хийж шалгуулж ягаад багш сургуультай ингээд танилцуулаад тэгээ тэргээрээ төгсөж байгаа. Тэгээ яг хөө тэрний дараа шууд ажиллаж болно. Эсвэл их сургуулийн 3 дугаар курс руу ороод дахиад 2 жил сураад бакалавр авч болно гэсэн ийм хоёр сонголттой болж байгаа юм л да. Тэгээ манайх яг хөө би бол одоо их сургуульд ороод төгсөж байгаа гэсэн. Тэгээд төгсгөөд одоо 3 дахь курст орсон байна гэсэн. Тэгээд миний хувьд бол төгсөлтийн ажил дээр ийм цахилгаанаар ажилладаг машины батарейг яаж recycle хийх тал дээр тэрийг арай илүү бүр ийм одоо хортой байсуудыг нь алга болгох яаж алга болгох вэ гэсэн тийм судалгаан дээр ажиллаж байсан. Тэгээд яг тийм коллежийн яг надад хамгийн таалагдсан юм гэдэг юм бол их сургуультай харьцуулахад туршилт маш их сайн байдаг. Туршилт сайн байдаг болохоор нөгөө нэг практик дээр одоо ингээд ажил дээр гарлаа гэхэд коллежид төгсөө ажиллаар гарлаа гэхэд бас нөгөө нэг бүр мэдэхгүй гэхээсээ илүү ядаж ингээд хийгээд үтцсэн юм байдаг болохоор тэр нь хамаагүй илүү давуу тал болж ирдэм болов гэж бодсон лөө. Тэгээд практик тал нь энийг нь хөгжүүлэхийн тулд угаасаа нөгөө нэг одоо зүгээр нэг юм одоо Японд 50 хэдэн ийм коллеж байлаа гэхэд тэр коллежид нэг бүр ерөөсөө яг химийн судалгаанд хэрэгтэй бүх төхөөрөмжүүд байж байгаа гэх юм уу. Тэгээд тэр төхөөрөмжүүд асар үнэтэй шүү дээ. Тэгээд яг Монголд ямар байдгийг бас сайн мэдэхгүй л байна. Тэгээд хэрвээ ингээ Японд хүрч ирээд энэ коллеж ингээ сая миний явсан шиг ингээд энэ програмаар явж үзэх юм бол ямар ч асуудалгүй одоо нөгөө нэг төхөөрөмжөнд санаа зовхгүй материал эднэр нь алга болохгүй эсвэл олдохгүй гэсэн тийм юмгүйгээр аюул сайхан судалгаагаа хийгээд сайн сурч чаднаа гэж хэлж байгаа.
Ахаа зөв. Тийм Японд болохоор нэг тэрийг бас сая бас хальт тайлбарсан зүг гэж бодож байна. Засгийн газрын сэтгэлэг гэдэг маань Момшогийн сэтгэлгээр ирээд коллеж болон их сургуулийн левел 2 түвшинд үргэлжлүүлээ сурч болдог гэсэн опшн өгдөг. Тэгээ тэрийг бас сурж байгаа учраас бас тэрийг бас давхар танилцуулах нь зөвөө гэж бодож байна. За. Тэгэхээр ерөнхийдөө бол айгуу тийм олон салбартай байгааг та бүхэн сонссон байх. Одоо дэд бүтцийн инженер, замгүйр, биолог, одоо хим цахилгаан инженер гэдээ маш олон төрөлх байгаа. Тэгээ бүгд гэхдээ яг өөрөөр салбарх ч гэсэн мэдээж өөрсдийн сайн муу гэсэн бас тал одоо дутагдaltaй талч гэх юм уу эсвэл одоо авууштай талч гэх юм уу бас pro and con гэж байгаа те бүх мэрэгжилд. Тэгээ тэр нь одоо бас юу гэдэг юм болоо гэдгийг одоо ирээдүйд энээр мэрэгж байгаа гэсэн хүмүүст маш хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд сайн тал нь pro тал нь con тал нь бас юу вэ? Та нарын одоо өдий хүртэл ингэ сурч ирсэн туршлагаас харахад Дөргөө шөнөөд. Ахаа. Тэгээд NASA миний бодлохоор ингээд инженерийн сайн тал гэх юм бол янз бүрийн юу мэрчи асуудлуудыг шийдэх тал дээр илүү сайн. Нийгмийн ингээд тулгамж байгаа асуудлуудыг ингээд системчлээ дизайн хийх талаас нь ингэж харна гэсэн үг л дээ. Тийм болохоор ингээд ямар нэгэн асуудал гарч ирлээ гэхэд тэрийг ингээд логиктой яг ингээд системтэйгээр шийдвэрлэх талын инженер хүн сурах хэрэгтэй. Тэр үднээсээ ингээд асуудал шийдвэрлэхэд бол үнэхээр ингээд хэрэгтэй мэрэгчлээ. Хэрвээ иймэрхүү төрлөөр сурах гэж хүсэж байгаа хүн байвал инженер заавал сурах хэрэгтэй. Тэрнээс ингээд нэг асуудал гарлаа гингүүт эдийн засгийн үүднээс нь хараад ч юм нэг талаас нь хараад явах юм бол тэр асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Тэгээд бас нэг сайн тал нь гэх юм бол ажлын байр нь ер нь бараг л найдвартай байдаг. Бусад ингээд мэргэжлийг батах юм бол ажлын байр нь хамаагүй илбэг болчихсон. Яг хөө жоохон өрсөлдөөнтэй бас ингээд бусад хүмүүсээс илүү ажиллах хэрэг гарна. Жоохон overworking гэж ярих юм бол магадaltaй. Тэгээд модал нь гэх юм бол жоохон суур мэдлэг шаардна. Ялангуяа ингээд математик, физик ч юм уу байгалийн ухааны хичээлийн суур мэдлэг нэлээд сайн байх хэрэгтэй. Ингээд тэрний тулд ингээд их сургуультай хүмүүс чинь амар хичээлээ хийгээд шалгалтанд ч гэсэн жоохон хэцүү байгаад байдаг. Тэр нь жоохон модал юм болоо гэж хараад байгаа. Нэмээд хэлэхэд суурьх тал дээр нэмээд хэлэхэд одоо ингээд уламжлалт инженерингийн салбарууд байна тийм ээ. Одоо энэ дэд үтц буюу дэд үтц дотор одоо барилга, тэгээ зам гүүр, усны инженер, хөрсний инженеринг тийм одоо яг би өөрөө ажиллаж байгаа болохоор хэлж байна л да. Иймэрхүү салбарууд айгүй одоогийн байгаа энэ компаниуд жоохон тийм хуучны уламжлалт ингээ олон жил яваад ирсэн болохоор тийм одоо бид манай залуу үеийнхээ ингээд гарч ирэхэд сэтгхүүн зөрүү дийлэнх ажиллаж байгаа хүмүүсийн сэтгхүүн зөрүү менежмент энэ айгүй тийм удаан хоцрогдсон ч юм уу тиймэрхүү байдалтай байдаг юм шиг санагдсан. Яг мэдээж гоё шинээр үүсэж байгаа компаниуд байгаа л та. Гэхдээ ерөөхдөө л одоо 21-р зуун гарцсан тий. Хүн болгол нэг IT интергээд ийм шинэ салбарууд руу илүү хот татагддаг. Тэнгүүд одоо энэ уламжлалт салбарууд маань ингээ жоохон хүмүүсийн сонирхлоос гараад тийм нэг жоохон хөгшин хүмүүсийн салбар шиг болоод ирсэн гэх юм уу. Гэхдээ яг мэдээж одоо харин залуучууд харин ч орж ирээд энэ салбараа шинжилгээл ёстой л бахал та. Тэгэхээр одоо байгаа байдал нь бол тиймэрхүү болохоор яг тийм тал би тэгээд дахиад нэг сул талыг нэмээд хэлэхэд ерөөхдөө чадвараараа үнэлэгдэх гэхээсээ илүү олон улсад одоо яг олон улсын хэмжээнд энэ чирэнгийн хүлээн зөвшөөрөгдөх байдал нь ерөөсөө CV-гээр үнэлэгддэг. Одоо яг ажилласан жилээр үнэлэгддэг гэх юм уу. Ягаад гэвэл одоо ингээд ялангуяа одоо би дизайн хийх тал руугаа бүтцийн дизайн хийх тал дээр ажилладаг болохоор жишээ нь одоо энэ дизайн гэдэг нь нэг хотын аюулгүй байдал ч юм уу тийм ингээд нэг масс хүмүүсийн аюулгүй байдал дээр шууд хамааралтай одоо дизайн хийж байгаа болохоор айгүй тийм insured байх баталгаатай байханд бол дор хаяж 20 жил ажилласан 10 жил ажилласан ч юм ингээд одоо мундаг чадвартай байгаа шууд ямар ч тийм одоо чадвараар гэхээс илүү тийм experience-ээр үнэлдэг тийм найдвартай тийм уламжлалт үнэлгээтэй. Энэ жоохон залуу хүмүүсийг хурдан өсөж дэвжээд ингээд жоохон дүүгтэй. Тийм байна те. Санагдсан да. Тий. Зөв. Хин лаг чадвартайгаас илүү хин удаан ажилласнараа үнэлэгддэг юм ба шүү дээ. Удаан ажиллаж яах гэдэг чинь бас чадвартай байгаа л халаа. Гэхдээ Тийм те. Тийм одоо шинэ санаа
тийм sparkling-тэй юм шин санаа одоо юу гэдэг сэргэлэн байдал хийсээ илүү тийм аюулгүй яг ийм туршлагатай. Ерөөсөө туршлага айгүй чухал байгаа юм л та. Одоо манай дэд үтцийн салбарт бол ялангуяа нэг их тийм шинэ innovation энэ төр гэдэг юм бол айгүй бага. Яг бас энэ дээр нэмэхэд innovation хин гэдэг чинь бас нэлээд риск шүү дээ. Тэгэхээр бид нар чинь бас амар тийм риск өндөр байлгах болохгүй. Яг л ингээд хүмүүсийн аюулгүй байдал ингээд амьдрах орчинд шууд нөлөөлөхөөр ажиллах болохоор аль болох эрсдлийг бага байлгах үүднээс л тийм байдаг байх гэж би бодоод байгаа. Тийм одоо хотын төвийн барилга энэ зэрэг ч одоо нурах эрсдэл одоо тийм үн шинэ технологи завгар магвар бол хамаагүй шүү дээ. Тийм нурахгүй байх нь хамгийн чухал тийм ээ. Нэг байшин нурвал юу болох вэ? Одоо Монголд зам уурсаал хэдэн нас орж ийн гээл те. За тийм саяны хэлсэнчлэг одоо жишээ нь бүх мэрэгжил донд бас риск буюу одоо эрсдэлтэй байдалтай эрсдэл бас байдаг баг. Тэгэхээр энэ инженер гэдэг чинь бас айгүй тийм чухал бидний бас нүдэнд харагдах тийм бүтээн байгуулалттай маш их холбоотой тийм мэрэгжил байдаг учраас энд одоо мэрэгжил сурж байгаа хүмүүст тулгарх эрсдэл гэж юу вэ? Энэ ажлаас гарах эрсдэл гэж юу байдаг вэ те? Тэрний талаар жоохон танилцуулбал. Жишээ нь одоо нарийн мэрэгжлүүдээр одоо гадаадаас сурчаад төгсөөд одоо Монголд ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байвал тэрийг аягүй сайн одоо Монголд маань тэр аж үйлдвэр байна уугүй гэдгийг судлахгүй бол тэр аягүй өндөр эрсдэлтэй. Монголд хөгжөөгүй аж үйлдвэрийн чиглэлээр сурчаад тэгээд төгсөөд одоо өөрийгөө Монголд ажиллана гэсэн тийм бодолтой байвал одоо тэр Монголд маань тэр аж үйлдвэр нь хөгжсөн байна уугүй гэдгийг судлах аягүй шаардлагатай. Одоо цөмийн инженер те эсвэл юу гэдэг химийн янз янзын инженерийн зөвлөлүүд, нано технологи, биологийн төрлийн технологийн инженерчлүүд Монголд яг үнийг хэлэхэд бол аж үйлдвэр яг тэр чиглэлээр ажиллах айгүй одоо компани ер нь бол бараг байхгүй ч юм уу маш цөөхөн байгаа. Тэр айгүй өндөр эрсдэлтэй. Эсвэргээрээ одоо тэр уламжлалт одоо дэд үтц барилга иймэрхүү инженерүүд бол мэдээж ажлын барих байгаа. Тэгэхээр яг тийм нэг эрсдэл байгаа. Монголд тэр салбар чинь байхгүй гэдэг эрсдэл байна. Гэхдээ яг тэгээ 1-2-оор нэмэгдээл байгаа шүү дээ. Тэгээ тэрэнд өрсөлдөж очино гэж одоо сайн бэлдээд сайн инженер болоод эхлэвэл ажлын байр бол хангалттай байгаа л та. Би болох л ах л та. Түрүүний Мишелийн хэлсэн шүү дээ тий. Нөгөө чипний жишээ нь хийдэг энэ гэх тий. Монголд жишээ нь чип хийж байгаа байлгүй тий. Одоо тэр яг тэр чиглэлээр сурчруулж чинь тэгээд хийх юмгүй. Эсвэргээрээ нөгөө өндөр хүчтэй уг сурсан бол цахилгаан станцтай уг нь ажиллаж байгаа. Тийм боломж байгаа ч юм. Тий. Яг хоёр төрлийн нөгөө нэг харах үнцгөлттэй нэг юм нөгөө сурахыг хүссэн юмаа сурж гэнэ үгүй юу гэдэг те. Яг яалтчгүй тийм нэг цахилгаан станц дээр ажиллах юм сонирхолгүй байсан учраас сураагүй гэх юм уу те. Гэхдээ нөгөө талаараа бас яалтчгүй тэгээд сонирхсан юмаа сурчий гэдэг өнгөд би нөгөө нэг цахилгаан инженери төгсөхдөө миний сүүлийн прожект нь robotics маягийн төсөл дээр ажилласан байхгүй юу. Тэгэхээр чинь Монголд бас тийм сүртэй robotics гэж байх юм одоо эргэлтэн байхгүй учраас бас яг яах вэ гэж санаа зовж исэн. Яг Монгол руу буцах нөхцөл гарсан тохиолдолд. Гэхдээ яг тэрнээс өмнө ингээд би нөгөө нэг софтвер инженерийн шийдэлцсэн болохоор тэр болохоор ялчгүй. Би одоо ч гэсэндээ роботикстойгоо салбар дээр ажилладаг хэдий софтвер инженер ч гэсэндээ. Гэхдээ софтвер инженер нь ялчгүй нөгөө нэг ерөнхий хөрөх айгуу чадвартай тийм мэргэжил учраас айгуу боломжтой гэх юм. Одоо хэрвээ би замгүйр инженер байсан бол тэрийг одоо нөгөө механикийн инженер, юуны IT-ийн инженер бол хөврүүлэхэд айгуу скол дотор юмудаа хөрвүүлэхэд хэцүү байх л та. Замгүйрийн инженер дотроо гэх юм уу? Тийм байгаа юу? Юу вэ? Дэд үтцийн инженер гэдэг маань дотроо бол ерөөхдөө 4 том салбар байдаг юм л да. Одоо хуваахаар бол усны инженер, геотехник буюу одоо хөрсний инженер, тэгээд яг барилгын бүтээцийн инженер, бүтцийн инженер. Тэгээд нөгөөх нь болохоор одоо хот зохион байгуулалт инженер гэх юм уу? Тэгэхээр яг мэдээж энэ дотроо бол тэгээд хөргөөд явж болно. Бакалаврын хэмжээнд бол дөрвөлнгэн л үздэг. Олон улсыг civil engineer гэх юм бол. Тэгээ мастерт орохдоо ерөөхдөө аль нэгийг сонгоод нарийшаад явдаг байхгүй. Major and minor гэдэг англиар хэлэхээр ялгаа нь гардаг шүү дээ тийм ээ. Тий. Алтаа гэхээр одоо за яг риск гэж үзэх юм да. Одоо миний үзэж байгаа юм болохоор ингээд нийгмийг ингээд яаж сайн тухтай байлгах вэ, аюулгүй байлгах вэ, яаж доктортой хөгжил рүү хүрэх вэ гэдэг мэргэжил үзээд байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд хамгийн гол төв нь олон хүмүүс төр нийгэм хүн хоёр дээр тулгуурлаж байгаа. Тэгээд
нийгэм талаас ингэж яг юуг нь өөрчлөл болох уу? Байгаль орчноо яаж ингэж баг бохирдуулангаа хөгжих үү гэдэг ингээд баланс барих талаас нь шийдэл явж байгаа. Нэг юм хит явчих юм бол нөгөөх нь жоох устгах гэдэг рисктэй гэх юм. Тийм болохоор баланс барих талаас нь нэлээд чухал. Тэгээд өөр нэг жишээ гэх юм бол инженер хүний гаргаж болох алдаа гэвэл Чернобыль байна. Одоо Фукушима байна. За одоо жишээ нь ингээд Фукушимаг би яг биеэр очиж үзсэн л дээ яг тэр нөгөө дэлбэрсэн реакторын. Тэр бас нэлээд амар юу сонирхолтой байсан. Очингууд ингээд одоо 20-30 км газар ерөөс ингээд хүн байхгүй хоосон хотууд ингээд хот мот чинь нэг одоо 9 жилийн дотор ямар ч амар өөрчлөгддөг. Хүн амьдарч исэн гэхэд бол тэгэл тэнцэн ингээд өндөр мод ургацсан. Тийм ба ингээд эзэнгөө болцсон. Ингээд хамаг шороонуудыг хуулаад маш ингээд том газар бид нэр ингээд хөнгө болгочихж байгаа байхгүй тэр дотор итгэхээс болоод тэгээд тэрийг бас ингээд яг инженерийн алдаа юу гэхээр бас тийм ч юм шиг байгалийн нэг эртлээ тооцоогүй. Тийм юм байна. Эртлээ тооцоогүй инженерийн алдаа үст. Тийм. Ethics ингээд. Тийм гэхдээ яг хуу мэрэгчлээс хамаарчихгүй. Одоо жишээ нь эрсдэл багтай мэрэгжил болгоно эрсдэл гэж байдаг. Гэхдээ инженер хүний эрсдэл нь алдаа гаргах юм бол эрсдэл нь ихэнх өөр хүмүүс одоо мэрэгчлээс хамаагүй том байж болохоор гэсэн санаа авах байхгүй тий. Одоо жишээ нь тийм. Би одоо өөрийнхөө жишээ нь яг одоо яг хийж байгаа ажил дээр ярил л да. Одоо жишээ нь бид нэр одоо жишээ нь яг нэг өмнөд Азийн нэг улсын нийслэлт нь төв замынхан дээгүүр нь гүүр бариад гүүрэн дээгүүр нь одоо метро барьж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний дизайныг одоо жишээ нь бид нэр жоохон буруу хийх юм бол одоо гудамж дөрвөн хүн дээгүүр одоо галт тэрэг нь өөрөө унаад ороод ирнэ. Нураад ороод ирнэ. Энэтхэвт тийм юм болж исэн жишээ байгаа. Баригдчих үедээ нуурж исэн. Тэгээд нуурахад одоо яг тэр доор хэдэн зуун хүн нэг доор насварч болох уу? Галт тэрэнд явж байгаа бас хэдэн зуун хүн 200 хүн явна. Яг нэг галт тэрэг дотор. Ингээд тийм болохоор одоо ямар ч өгшөөж рискийн фактор нь өөрөө баг тэгрүү тэмүүлж авах хэрэгтэй. Маш олон яг гэхдээ мэдээж энэ бол нэг дизайн хийж байгаа нэг инженерийн хариуцлага дангаараа байдаг үлтэй. Нэг одоо ийм стратегийн барилга гэж байдаг байхгүй байдаг. Тэгээд зэрэгтэй 1-5 дугаар зэрэг тэргээд байдаг байхгүй одоо цахилгаан станц, цэвэр усны байгууламжууд хамгийн өндөр гих жишээний. Тэгээд тэрнээс хамаарат одоо нэг дизайныг жишээ нь 3-4 хүн шалгана. Тэгээд дахиад өөр байгууллага шалгана. Дахиад хөндлөнгийн компани шалгана гэх маш олон яг хөө шалтгаалаар дамждаг. Гэвтэл хаяа нэг тийм инженерингүүдийн алдаа бас гардаг. Тэгэхээр ер нь хариуцлагатай тэгээд хийж байгаа юмдаа тийм суурьтай хүмүүс инженеринг хийхэд бол тохиромжтой гэж хэлнэ шүү дээ. Байх ёстой чадвар тий тэр хүнд ингэж өөрт нь бас давхар байх ёстой чадвар юм байна л да. Одоо чинь Мишелийн одоо тэр чип энтрийн талаар бол чинь бас эрсдэл арай гайгүй байж бас болох тийм үү. Илүү жижиг одоо ахуйн хэрэглэл энэ төр бүтээж байгаа хүмүүсийн хувьд ч юм уу Мишелин дээр яг нөгөө нэг тэрэн дээр алдаа гаргах тийм юу байхгүй гэх юм уу. Нэг тийм нөхцөл байхгүй тэр нөгөө өмнө хэдэн зуун жилийн хийсэн юмнууд дээр ингээд дахирлж татаж явж байгаа болохоор тэрийг яа тийм тэр айгүй тэгээд нэг алдаа хийх юм бол за яг хөрөнгө мөнгөний л алдаа гарах юм да. Тэгээд алдаа хийсэн бол тэрийг нэг олно шүү дээ. Тэгэнгүүтээ дахиад одоо энийг хий гэдэг чинь ялцчихгүй алдаа хийнгүүт энэ нэг чип буруу ингүү тэмп хүн үхээд байна гэсэн юм бас байхгүй л баг юм эрсдэн баг ялч нөгөө Samsung-ийн юм уу тэргээл нөгөө байж тэ одоо материалаас болж байгаа асуудал гэдэг чинь тэгээд чиптэй холбоог үчсэндээ электроникийн талаас ярбал тэ зарим нөгөө нэг инженерингийн ethics л орж ирнэ л тэ мөнгө хасах гад тэгээд айгу инженерингийнхаа тийм юг цагийг багасгадаг тий ингээд хөрөнгө мөнгөний багасгачаад тэгээд богино хугацаанд тийм найдваргүй юм хийх гэж тиймэрдүүл сэдв төрөг орно баг л та. За тэгээд бас инженер сурж байгаа хүмүүсийн хувьд бол профешнл амьдрал бас хувийн амьдрал хоёроо хэрэг баланслаж яаж тааруулдаг вэ тий тэр талаар айгу сонирхолтой санагдчихжээ л да. Хичээл сургууль ажиллаа гэдэл. Хувийн талаас гэх юм бол ер нь ялч үү ихэнх нь мэдж байгаа нэг инженерингийн оюутнууд унтдаггүй гэдэг нөгөөнүүд байдаг шиг. Ер нь их сургуультай ч гэсэн миний харснаар нийгмийн ухааны оюутнуудтай харьцуулахад нэлээд завгүй шалгалт малгалт ихтэй сурах юм ихтэй. Би бол чинь одоо нэг коллеж явж байхад юу яаж байгаа байхгүй юу?
нэг хотлолт гэж бодоод ярьсан. Тэгэл за нэг амар тийм их юм үзэхгүй хэл явжсэн чинь тэгэл яг нэг хүрээлэн буу орчин талаасаа биолог үзэл юу лээ юм үзэл яваад гисэн. Усны амтан загас махс үзэл. Тэгэл Японы нэг ханцнуудын чавс цээжлээл. Уйлал цээжлээл. Ээжрүүгээ нэг уцаар ярьчихэл цээжлээл. Тэгээ тиймэрхүү ер нь ялчгүй ачаал бол их л дээ. Тэгээд тэрийг бол өстой яах арга байхгүй. Гайгүй маяг гэж судлаа хэлэх арга бол байхгүй. Угаасаа ер нь бол их тэгээд тэрийг тэгээд угаасаа ер нь мэдж байгаа хүмүүс сонгоё гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн даван туулж л гарч ирсэн тэгээд тэгээ даван туулж гарч ирээд бүтээж байгаа юмнууд нь амар өнгөрөө хүн шиг ярихад ер нь бүтээж байгаа юмнууд нь яг ингээд гарт баригдаад нүдэнд үзэгдээд явхад амар бахархалтай байдаг болохоор бас нэг бодлын гоё мэргэжилтэй. Nice. За тийм байна. За тэгээд ер нь бол өргөжлүүлээд ярихад бас зөндөө олон асуумаар юм байна л да. Энд гэхдээ зүгээр шууд салаад асуугаад явчих. Монголд жишээ нь одоо ямар хүлээлттэй байна энэ мэргэжлэр? Юу одоо хамгийн хэрэгтэй вэ? Одоо хот төлөвлөлт талаараа хамгийн хэрэгтэй байна ч юм уу? Эсвэл замгуур одоо яг бүгд л хэрэгтэй байгаа л да. Мэдээж хөгжилж явж байгаа учраас. Гэхдээ та нарын зүгээс одоо ингэж харахад бол Монголд хэр явцтай хэрэгтэй байдаг вэ? Уулуурхан холбогдолтой инженеринг, тэгээд хөрсний холбогдолтой инженерингүүд тэгээд усны инженерүүд бас хэрэгтэй байгаа. Химийн инженерүүд бас хэрэгтэй байгаа. Удахгүй нефтийн үйлдвэр маань одоо баригдаж байгаа Монголын анхны энэ этхийн зээлэр. Тэгэхээр одоо химийн чиглэлийн, нефтийн чиглэлийн одоо тэрний боловсруулалтын дээр ажиллах тийм инженерүүд хамгийн эрэлттэй болох мэргэжил гэвэл угаасаа бусад салбар бол явдгаар явж байгаа болохоор IT энэ төр бол угаасаа хэлүүлэлтгүй монголчилтгүй дэлхий угаасаа хэрэгтэй байгаа тийм. Тэгээ миний бодлоор бас одоо нэг жоохон матагдаад байгаа юм хүмүүс анзаарахгүй бас юу нь бол нэг талаараа усан цахилгаан станцтай тэрэнд ажиллах инженерүүд нэг тэгээ бас нэг хог хаягдл одоо менеж хийх инженерүүд гэх юм уу. Тэр нь бол яг Японд бас яг тусдаа салбар байдаг байхгүй юу дотроо. Одоо дэдтсэн инженер дотор хог хаягдлын инженер гэх юм. Тэр талаасаа яг ингээ хогийн бүх дамжлагыг хариуцдаг. Яаж дамжуулаад яаж дахиж боловсруулах юм, яаж боловсруулах вэ? Хаях юм хаашаа хаях уу, яаж хаях уу гэдгийг нь яадаг. Тэр нь бол яг бас Монголд одоо ер нь том асуудал байгаа болохоор тэгээ миний л мэдж байгаагаар сонирхож байгаа хүн бод ер нь цөөхөн байгаа болохоор юу нь бол орон зай нь бол байгаа гэж бодож байна. Тэр талаараа. Тийм миний бодлохоор ер нь нэг Монголд хэрэгтэй байгаа юм болохоор бодлого зохицуулалтын дээр нь инженерүүд амар дутагдаад байгаа юм шиг санагдаад байгаа. Одоо жишээ нь ингээл нэг төсөл явж хахад өөр нэг төсөл нь орж ирэл биенийхээ хийсэн юм жоохон устгаад байдаг. Одоо хот төлөлтийн инженер нь ерөөсө хот төлөлтөө нэг сайн хийгээгүй ч юм уу. Жил ол гэл нэг замаа эвдлэл юм нөгөө хоолоонуудаа засаад байдаг. Хоолой тавихын тулд дахиж ингээл шинээр зам барих маяхан гэдэг ингээд биендээ ингээд төвгөө дал яваад байна л. Тэр зохицуулах юм дээр жоохон дутуу байгаа даа. Бодлого policy гэж хэлдэг шүү дээ. Policy талбараа инженерүүдийн оролцоо маш татсан байгаа. Зөв. За тэгээд сая Носогийн хэлсэн ч гэсэн ер нь гэхдээ бас миний бодлоор нааш нэг харин нэг том асуудлын нэг одоо юу хин шинж тэмдэг гэх юм уу? Тэр талаар бол яг инженерч гэдэг инженерээр сурах гэж байгаа хүмүүс ч гэлтгүй ер нь бүх хүмүүс жоохон анхаарал яг мэрэгжлийн хүмүүсийг мэрэгжлийн салбарт нь хүргэх талаар ер нь дор жоохон ч гэсэн анхаарал явсан дээр хаа гэж бодож байна. За. Бас энэ дээр нэмж хэлэхэд нэг хүмүүсийн нэг юм ойлголт байдаг шүү дээ тий. Одоо инженеринг эсвэл би энэ үгийг их сонсчихсан байж байгаа. Одоо инженер ч одоо ингээл инженерчийн хөгжлийн зүрхэн тархин гэл ингээл хүмүүс амар их ярьдаг. Гэхдээ яг миний бодлоор хөгжилд бол нөгөө бүхэл мэргэжлүүд нөлөөлж байгаа. Тэгээд инженер гэдэг зүйлийг ингээд нэг юм амар том юм мундаг зүйл гэж нэг хүлээж авахгүйгээр зүгээр л бидний амьдралд хэрэгтэй байдаг л юм сайн мэргэжил. Гэхдээ хэрэгтэй мэргэжил гэдэг талаас нь авч үзвэл тийнээс айхгүй ичхгүйгээр ингээд энэ мэргэжлүүдийг ингээд сонгох юм болов уу гэж бас бодож байна л да. Nice. Зөв тий яг наадах чинь толгуурлаад одоо дараагийн асуултыг тавих гэж байна. Би одоо жишээ нэг ийм код үдтэй. Trust me, I'm an engineer. Гэж нэг тэгдэж штэ. Тэнгуут нэг юу ч мэддэггүй хүмүүс маань trust me, I know nothing about engineer гэж тэгдэж штэ.
Яг тэрнтэй адилхан би бол их тийм байдал байгаа хгүй одоо би бол үнэхээр юу ч мэдэхгүй одоо та нараас тайз ингээд сонсоод тийм биш те гэж багсаад ингээд санаа авч байгаа хгүй. Тэр маань бас яатчгүй ингээд гендертэй холбоотой асуудал бас болоод байгаа. Одоо жишээ нь би мэрэгжлийн анх сонгож байхдаа 10 жил байхдаа ч юм уу ингээд инженер гэл тэгэхээр надад бүр амар сүртэй санагддаг байсан хгүй. Зүгээр би чадахгүй юм шиг ингээд айгу тийм эрэгтэй хүнийг мэрэгжил юм шиг ч юм уу нэг тийм ингээд санагддаг тийм ингээд одоо сэтгэл төрүүлдэг мэрэгчлүүд нэг байсан. Тэр маань тэгвэл гэхдээ хараад үзэхэд зөндөө бол эмэгтэй инженерс байдаг. Гэхдээ зөндөө их биш л те. Мэдээж айгуу тийм дотмон байгаа эрэгтэйчүүд хамаагүй дамгаалж байгаа. Тэгээ энэ тал дээр та нар юу гэж бодож байна? Одоо чинь зүгээр эрэгтэй хүний зүгээс ингээ хараад үзэхэд хүртэл яаж эмэгтэй хүмүүсийг оруулах ёстой вэ гэх үү? Эсвэл яагаад ордоггүй ч юм уу те. Нэг тийм харж анализ хийсэн юм өө байна да. За энэ дээр нэг мэдээлэл өгчээ. 2019 оны одоо боловсролын яамны статистикийн мэдээгээр одоо инженер чиглэлтэй үйлдвэр зохион бүтээлч гэсэн иймэрхүү чиглэлээр сурдаг нийт 20,000 одоо ингээ бакалаврын төвшөнд сурж байгаа 21,000 хүн байгаа юм байна л да. Одоо 2019 онд тэрний эмэгтэй тэр дундаас ингээ эмэгтэй гэсэн чинь 5,500 хүн байт юм байна. Тэгэхээр ингээ нэг харьцах нь 3 гэсэн ачаатай байна. Тэнгүүд өөр мэргэжлүүдийг ингээ харахаар ер нь нэг харьцах нь 2 ч юм уу эсвэл нэг харьцах нь 1 ч юм уу. Ер нь тиймэрхүү харьцаатай байт юм байна. Тэг яалтчгүй дутаад байгаа юм л да тий. Тэнгүүд эмэгтэй хүн хийж чадахгүй гэсэн юм бол ерөөсөй байхгүй шүү дээ. Үнэхээр бүгдийг ойлгоол тураалын явахад бол тийм гендрийн нэг тийм хүн бол байхгүй. Тэгсэн мөртлөө яагаад охтууд маань их ингэж сонгодоггүй ч юм уу эсвэл яаж гоё орж болох вэ гэсэн ингэ suggestion хийх юм байна уу та нарт? Гэхдээ Монголд бол санийх сонсоход бол гайгүй юм л да. Гурыг харьцах нэг гэдэг. Би бас уншиж ирсэн чинь нэгийг харьцах 9 артиктэй байт юм бил яг гэхэд тэхэнд эрэгтэй эмэгтэй инженерийн харилцаа. Манай сургууль дээр бас яг 90% нь эрэгтэй байна л да. Нийт сурж байгаа юм. Тэгээд эмэгтэйчүүд сурдгуу шалтгаан гэх юм бол би нэг жоохон техник технологи гэхээр айчтай юм шүү. Тэгээд эмэгтэй хүн тохирохгүй ч юм уу нэг тийм дээрээс аваад ирсэн тийм төсөөллөөс болоод сурдгуу. Тэрийг одоо үгүйсгий гэх юм бол бараг стереотип гэсэн үг үстэй тийм стереотипаас болоод бараг сурдгуу байх. Тэгээд нэг эмэгтэй л мэрэгжил биш ингээд нэг имиж байдгүй шүү дээ төсөөлөл нэг тийм ингээл каск зүүсэн ингээд хантаа зүмсцэн ингээд аалах мал байсан. Тиймэрхүү төсөөлөл инженер төсөөлөд байгаа байхгүй юу? Орчин үеийн инженер ч юм болохоор яг нэг тийм офисын ажилтнтай яг ижилхэн зүгээр нэг тийм дизайнер гэдэг үүднээс нь ойлгоод их амар юм. Ямар нэг юм ингээд одоо дизайн яг л дизайнер юу дизайн хийж байгаа гэх юм бол систем нийгэмдэр болж байгаа системүүдийг инженерчлээд дизайн хийгээд явж байгаа гэсэн. Астай гоё лээ. Тийм байна. Би ч гэсэн одоо жишээ нь 10 жил байхад ийм ажил байдаг шүү. Ингээд үр дагавар нь ийм байдаг шүү юм уу гэх яг айгуу тийм сайн ойлгодог байсан бол бодож үзэл байсан юм байна. Ийм талаар сурд юм уу, инженер болд юм уу гэж тий. Огт бодож үздэггүй байхгүй, үзэж байгаа байхгүй. Одоо өөр дэрлэлчээд аваад үзэхэд тэнгуү тийм хүмүүс бас зөндөө байгаа. Эмиг инженер болсон тэгээ нэг юм юуны ажлын хувц өмсөж явж ингээд одоо. Тэгэхээр амин төсөөлөгдөхгүй байхгүй. Гэтэ бол болохыг хүсэж байгаа хүнд бол боломж бол байдаг шүү. Октод манаас ороход бол буруутахгүй тийм айгүй тийм чухал гоё мэрэгэл гэж бодоод байгаа. Тэгээ сая бас нэг хэлсэн гарч ирж байна л тий. Юуник экземплаар яг яах хэрэгтэй тий. Октодод баг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй гэх юм. Тэгээ багаас нь ингээд эмх зөвхөн хүүгүүд эзэмшдэг юу юм биш юм байна гэдгийг одоо сонсогчдоос ч гэсэндээ юу хэрж л байна л да. Санал одоо инженерингийн одоо 150 хүүхдийн ангитай байхад 9 хүүхэд нь л эмэгтэйчүүд байсан дэргээ тий. Тэгээ ялцчихгүй ингээд өөрийнх нь байгаа ингээд эн чинь бас зөвхөн энэ сурах мэрэгжил гэхээс илүү бас эн чинь нийгмийн бас нэг клуб юу хэсэг шүү дээ тий. Өөрийгөө ингээд хинч нэг тийм ганцаардмал байхыг хүсэхгүй шүү дээ. Ямар ч одоо циркл байсан тий. Тэгэхээр ялцчихгүй тэр нь нөгөө нэг айгаад нөгөө талаасаа ингээд болдог. Одоо эсэргээрээ болохоор юу шүү дээ. Эмнэлгийн салбар гэдэг ч юм уу тий. Тиймэрдүү өндөр болохоор эртээчүүдийн харьцаа хамаагүй байгаа гэхдээ бас нэг эсвэл нэг боловсролын салбар гэдэг ч юм. Тэгэхээр тэрэн дээр болохоор эртээчүүд бас яагаад орохгүй байгаа гэхээр мэдээж тэрэнд нэг хүмүүс ордоггүй болохоор л орохгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм ордог юм байх шүү, ороод ийм амжилттай явж юм байх шүү гэдэг тийм юуг нь гаргаж өгөх. Үлгэр жишээг нь гаргаж өгөх тий. Тийм байна гэж бодож байна.
Тэгээ бас нэг ганц нэг юм хэлчихэд гол нь нөө нэг эмэгтэйчүүд яагаад энийг сурах хэрэгтэй гэсэн чинь инженерингээр сурах. Яа тэгэхээр одоо дэлхийд дахин нөө нэг тренд нь юу вэ гэхээр ялчгүй бүх эмэгтэйчүүдийн давмгаалдаг энэ салбаруудад нөө automation айгүй хөгжөөд одоо accounting те одоо датагаа юу оруулдаг гэдэг ч юм тийм ажлууд багасж байгаа учраас ялцчгүй нөгөө нэг эмэгтэйчүүд ажлын байр нь багасж байгаа гэсэн үг. Шууд бус утгаараа. Тэгэхээр энийг харьцангуй одоо ихсэж байгаа дэр мэргэжлүүдэд орхон ихсэж байгаа мэргэжил нь энэ инженеринг мэргэжил учраас орох хэрэгтэй болов гэж бодож байна. За тэгээд үнэхээр маш олон гой сонирхолтой яриануудыг таалтлаас нь сонсоод айгу гой санагдаж байна л да. Тэгээд одоо бас сая нөгөө нэг ерөнхий хэлсэн шалгалт өгөөд дууссан тий яаш хүүхдүүд. Тэгээд яг энэ цаг мөчид бас сонирхож байгаа хүмүүс зөндөө ах энэ мэргэжлийн талаар тэгээд ирээдүйд бас сурах гэж бодож байгаа хүмүүс зөндөө ах. Тэгээд яг хоо сурж байгаа газраасаа бас шалтгаалаад Японд сурахыг хүсэж байгаа хүмүүс гэж хэлсэн ч болно. Эсвэл зүгээр ингээд ерөнхийдөө ингээд хэлж болно. Ирээдүйд энэ мэргэжлээр сурахыг хүсэж байгаа хүмүүст ямар зөвлөх өгмөр дүүнартаа тий одоо 10 жилийн хүмүүс ч юм уу одоо бас их сургуульд авах гэж байгаа хүмүүс бас байж болно шүү дээ. Тэднэрт өөртөөхөө зүгээс ямар мэргэж одоо зөвлөгөө өгмөр байна да. За тэгээд одоо дүүнартаа хэлэхэд ер нь бид нар энерги юун дээр дугаар дээр ярьсан ер нь энэ инженерийн мэргэжил гэдэг маань баг ерөөсөө устж алга болохгүй баг хамгийн сүүлийн мэргэжил гэж бодож байна. Баг нөө дэлхийн хамгийн анхны мэргэжил гэж яриад байна шүү дээ. Инженерүүдийг нөө дууган могоо бүтээсэн нөө хүмүүс ч одоо амьдралаа амархан болгох гол зүтгэж идэм ч тэгэл амьдралыг амархан болгодог хамгийн анхны хүмүүс нь бол инженерүүд шүү дээ. Тэр шиг ер нь бол инженер гэдэг мэргэжил бол хизээч алга болохгүй гэж бодож байна. Тийм болохоор ер нь гоё мэргэжил шүү. Тэгээ бас нөө бурхан хүмүүсийг хүнийг бүтээж бусдын инженерийг бүтээсэн гэдэг шиг янз бүрийн бүтээгээд гоё болохоор тэгээ манай тавгүй бол хайр гаргийнхан хүмүүсийг бүтээсэн гэж итгэдэг юм байлаа. Тэр ч яхаа. Өө надад хэлэхгүй гэж хэлсэн мэт дээ. Тэгэл чи мөнгө шилжүүлэхээ мартцсан байл шүү дээ. За тийм өргөж явцтай. Ер нь гоё мэргэжил шүү. Тийм мөнхөд явцтай байх мэргэжил гэж шүү. За окей. Одоо инженерийг яг сураад эхэлсэн байгаа хүмүүс нь яаж одоо амжилттай сурах вэ тий? Тийм нэг зөвлөгөө хэлэхэд бакалаврын түвшинд ерөнхийд нь байдаг юм байж магадгүй л тий. Ингээд сураад төгссөний дараа ажил дээр ч юм уу гараа тий яг нэг тийм хэрвээ хөгжүүлж нэг тийм мастерын түвшин, докторийн түвшин сурахгүй л байгаа бол бакалавр сурсан юмны нэг тийм хинхэн нэг шууд утгаараа амьдрал дээр хэрэглэгдэх гэх юм уу? Тэгэхээр 20% нь л нэг яг шууд утгаар хэрэглэж байгаа бол тэр бусад тэр 80%-ийн хувь дээр нь одоо яаж асуудлыг шийдэх вэ гэдэг нэг тийм аргачлалаа айгуу сайн хөгжүүлээрэй гэх юм. Яг сэдвээ судлахаасаа илүүтэйгээр энэ асуудлыг шийдэхэд одоо би хинээс юу асуух хэвээр, яаж мэдээллийг хаанаас олох хэвээр гэдэг ч юм те. Эсвэл critical thinking гэж ярьдаг ч те. Problem solving skills эдрийг хөгжүүлвэл иймэрдүү зөөлөн skill гэж ярьдаг ч те. Тэрийг нь хөгжүүлж чадвал айгүй хэрэгтэй болов. Яа тэгэхээр амьдрал дээр ч гэсэндээ яг гараад хүн юугаараа дүгнэж гинэ гэхээр хэн багаар ажиллаж чадж гинэ гэдгээрээ дүгнэгдэг те. Тэр багаар ажиллахад юу хэрэгтэй вэ гэхээр одоо би зөв асуултуудаа асууж чадж гинэ үү? Энэ хүнийг ядраахгүйгээр залхаахгүйгээр одоо супервайзертайгаа богино хугацаанд айгүй үр дүнтэй яриа гаргаж чадж гинэ үү гэдэг зүйл айгүй хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ зэргийн чадваруудыг хөгжүүлж чадвал айгүйх хэрэгтэй болов. Тэгээд яг хав мэдээж их сургууль айгүйх инженер гэхээр олон цагийг нойр холгүй өнгөрөх хэрэг гарах бах. Гэхдээ тэр бүхэнд битгий шантараарай мөн давхар одоо бие айгүйх гамнаарай ирүүл байгаарай. Ирүүл байгаарай. Тийм айгүй зөвлөгөө хэлэх хэрэгтэй болов гэж яа тэгэхээр ихэнх хүмүүс айгүйх мартагдуулт орхидог усанд орохгүй явдаг гэдэг чинь айгүйх тийм манай сургууль айгүй жок айгүйх нөгөө явдаг л байсан тэгээ. За энэ дээр хэлэхэд за одоо химийнх нь наашаа. Химийнх нь катмар байна гэж. Яагаад химийг сонирхох хэрэгтэй гэж байна? Тийм. Хим гэдэг чинь одоо бүхэл зүйл бас ашиглагдаж байгаа.
бидний ашиглаж байгаа одоо энэ компьютер юу гэдэг гар утас эдгээр ингээд бүх юм металл одоо энэ материалуудыг хийхэд хүртэл ингээд химийн инженерийн оролцоо өчнөн байдаг. Бидний хоол хүнсэн ч гэсэн өчнөн байдаг. За тэгээд энэ чинь маш юм чухал мэргэжил ингээд essential тийм хэрэгтэй мэргэжил болохоор хүн болгон бас энэний дээр ингэж боддог байгаасаа энэ ямар мэргэжил юм бол гэж ингэ сонирхдог байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд хэлэх зөвлөгөө гэдэг юм бол одоо нэг химийн инженер чинь ер нь ингээд лабораторитоо суугаад нөгөө бодисодоо хойлоод ингээд яагаад судалгаа хийдэг. Тэг ингээд лаборатори химийн инженерийн хоёр чинь ингээд үрсэн салахгүй зүйл واخгүй. Тэгээд ингээд лабораторид ороод олон цаг суугаад юм бодис хэмжээд сууж чадах уу те бас ингээд аюулгүй ажиллагаагаа бас мөрдөж чадах уу гэдэг ч юм уу. Ерөөсөө иймэрхүү нөгөө нэг хувь хүний төлөвшлийн асуудал дээр бас ингээд шантарж байгаа манай ингээд Японы найзууд байдаг гэсэн л да. Тэгэхээр түүнээсээ хандаж хэлэхэд бас ийм сайн сууж сурах хэрэгтэй. Тэгээд ийм анхаарлаа сайн төвлөрүүлж сурах хэрэгтэй. Тэгээд иймэрхүү ийм чадваруудыг эзэмшчих юм бол химийн инженер болоход бол айгүй амархан гэж би бодож байна. Тэгээд маш 99% сэтгэлтэй байх хэрэгтэй. Окей. Nice. За, миний өгөх зөвлөгөө гэвэл ер нь ихэнхийн манайхан хэлчихш боллоо. Энд дээр хэлэгдэг юм гэх юм бол за энэ мэргэжил одоо эргэлттэй ч юм уу зүгээр ирээдүйд би мөнгө олоход зүгээр юм байна гэдэг сэтгэлийн үднэс сонгыг үлдээ сонгоорой. Тэгэхгүй яг сонирхолтой татагдаад сонгох юм бол сонгоорой гэж хэлмээр байна. Яг гэвэл яг сурыг гэж орж ирээгүй хүмүүст бол амар хэцүү шантдаг. Стресс нь ч их болдог. Тэгээд амар олон мэдэх болохоор. Тийм. Ирээдүйд гэхдээ Монголд амар хэрэгтэй мэрэгтэй гэж бас нэг сүртэй сонгох зэрэггүй шүү те. Тийм. Ер нь яг өөрөө дуртай дурлж сонгоорой гэж хэлмээр. Тэрнээс ер нь зөвхөн инженер гэхгүй бүх мэрэгчлийг ер нь тэгээд сонгоорой. Бусад мэрэгчлэг бодвол ингээд хамаагүй их юу хариуцлага өндөртэй бас сурахад ч жоохон хэцүү олон шин найргүй ер нь хоноглох. Тийм болохоор тэрийг ч гэсэн бодоод сонголтоо зөв хийгээрэй гэж хэлье. За тэгээд өнөөдрийн маань яриа үнэхээр маш гоё сонирхолтой болж өнгөрлөө. Тэгээд бас манайхны ямар хүмүүс одоо Балтугийн бор бодлоо гэдэг подкаст маань ямар мемберүүд байгаа. Бүгд айгүй инженер хүмүүс надаас бусна. Тийм болохоор би энэ дугаарыг одоо хост ингэж хийж байна. Тэгээд ямар хүмүүс бас юугаар сурдаг, ямар хүмүүс байдсан байх гэдгийг юуны талаар яриад байгаа юм бэ гэдгийг бас та бүхэн маань багсаа ойлгож авсан байхаа. Тэгээд бид бүхэн инженер гэж юу вэ? Инженерийн мэргэжил гэдэг нь сайн муу тал нь юу байдаг вэ? Монголд хэрэг явцтай хэрэгтэй байдаг вэ? Риск нь юу вэ? Тэ? Бас эмэгтэйчүүдийг яаж салбарт хэрэг одоо татаж оруулах вэ? Яаж мотивашн өгөх вэ? Гэт маш олон талаар ингэж гоё ярьлаа. Тэгээ та бүхэн минь авах гэхийн ухаанаар хандаж сонсоод үнэхээр хэрэгтэй мэдээлэл болж чадсан байхаа гэж найдаж байна. Тэгээд бид нар энэ дээр нэмээд бас одоо өөрөөр ингэж чиглэе. Одоо хим бүтцийн инженер гэл цахилгаан инженер гэл маш олон салбарын инженер байгаа. Тэгээд бас өөрөөр газар сурсан, өөрөөр сургуулиуд сурсан манайхан бас дэлхийн бас шилдэг алдартай дадлаг сургуулиудад сурсан мемберүүд байгаа учраас бас тэр сургуульд яаж тэнцэж орох вэ? Засгийн газар одоо засгийн газрын сэтгэлгээт яаж тэнцэх вэ гэх зэрэг өөр ингээд тусдаа нэг дугаар оруулъя гэж одоо бодож байна. Энэ хүү дугаарын дараа. Тэгээд тэр тал дээр энэ болохоор зөвхөн инженерийн талаар ингээд ярьж байгаа ч гэсэн дараагийнхаа дугаар дээр бид нэр хэрхэн материалуудаа бэлтгэх вэ ч юм уу те. Яаж тэнцэж тэтгэлгтээс оролцох вэ гэдэг талаас нь илүү харж авч яриа бас хүргэе гэж бодож байгаа шүү. Тийм болохоор бас энийг сонсчаа дараагийнхаа бас гоё хүлээцтэй гоё хандаарэ гэж хүсье. За тэгээ өнөөдөр ийм гоё хэрэгтэй мэдээлэл өгч ярьсан багийнхандаа баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай гэж хэлье. Баяртай.